Сайн байцгаана уу? Японы хэлний N5 төвшний дүрмийн хичээлд тавтай морилно. Өнөөдрийн дугаараараа Машока гэсэн дүрмийг сурах болно. За Машока гэдэг дүрм нь болохоор ямар үед хэрэглэгддэг юм бэ гэхээр ямарваа нэгэн зүйлийг санал болгох, хэн нэгэнд тусламж санал болгох, эсвэл ямар нэгэн зүйлийг хамтдаа хийхийг санал болгох үед Машока гэсэн дүрмийг хэрэглэдэг. Энэ дүрмийг яаж хэрэглэдэг вэ гэхээр үйл үгийн араас хэрэглэдэг байгаа. За тэгэхээр үйл үгийн мас гэсэн хэлбэр байдаг тийм ээ. За жишээ нь икимас явах гэдэг үг. За тэгвэл Японы хэлний мас гэсэн дүрмийн энэ мас гэсэн хэлбэрийн сүү гэсэн үсгийг нь хасаад ма гэд үлдэн. Тэгээ магийн араас шока гэдгийг залгаад машока гэсэн дүрм нь бий болж байгаа. Жишээлбэл икимас явах тийм ээ. Икимас явна гэсэн үг. Тэгвэл машока гэсэн хэлбэр тойрохдоо икимашока буюу явах уу эсвэл явцгаах уу гэсэн утгатай. За жишээ өгүүлбэр харцгаая. Нимоцу wo mochimashouka. Нимоцу wo mochimashouka. Kasa wo kashimashouka. Kasa wo kashimashouka. Taxiを呼びましょうか。タクシーを呼びましょうか。エアコンを消しましょうか。エアコンを消しましょうか。ドアを開けましょうか。ドアを開けましょうか。コピーしましょうか。コピーしましょうか。手伝いましょうか。手伝いましょうか。За эхний өгүүлбэр нимоцу wo mochimashouka. Нимоцу гэдэг нь ачаа гэсэн үг. Ачаа. Mochimashouka буюу жишээ нь зөөх гэсэн үг. Тэгвэл ачаагийн чинь зөөх үү, ачаагт нь зөөх үү гэсэн утгатай үг. Нимоцу wo mochimashouka. Нимоцу ачаа о гэсэн залгуур байна. Энэ заахын тий ялгал тийм ээ. Ачааг mochimashouka. За mochimashouka гэдэг үгийн хувираагүй хэлбэр нь болохоор моцу тийм ээ. Моцу. За тэгвэл моцу гэсэн хэлбэрээсээ мас к буюу мас хэлбэрч шилжихээр mochimas болно. Mochimas. За тэгвэл mochimasаас машока гэсэн хэлбэрлөө шилжихдээ сүү гэдгийг нь жишээ нь сүү гэдгийг нь таслаад тэгээд маш шоукаг залгаад mochimashouka. Ачаагт нь зөөх үү, ачаагт нь авах уу. Дараагийн өгүүлбэр каса о кашимашouka. Каса о кашимашouka. Каса гэдэг нь шүхэр гэсэн. Борооны шүхэр, зонтик. Кашимашouka. За кашимашouka гэдэг үгийн хувираагүй хэлбэр нь касу. За касугийн мас хэлбэр нь кашимас. За тэгвэл кашимасаас кашимашouka болсон байна. Касу буюу кашимас гэдэг үг нь зээлдүүлэх гэсэн үг. За жишээ нь каса wo kashimashouka буюу би чамд эсвэл би танд шүхрээ зээлдүүлэх үү гэсэн утгаар орж байна. Таксиを呼びましょうか。таксиを呼びましょうか。такси呼びましょうか。呼びましょうか。Энэ үйл үгийн хувираагүй хэлбэр нь yobu гэдгээс mas хэлбэрт шилжгээр yobimas. Yobimasаас yobimashouka. Такси дуудах уу гэсэн үг. Такси дуудах уу. Yobu гэдэг нь дуудах гэсэн үг. Тэгэхээр yobimashouka дуудах уу. Такси дуудах уу. Эакон wo keshimashouka. Эакон wo keshimashouka. Эакон гэдэг нь air conditioner буюу агааржуулагч. Keshimashouka гэдгийн хувираагүй хэлбэр нь kesu буюу унтраах, арилгах гэсэн үг. Kesu гэдгийн мас хэлбэр нь keshimas. Тэгээд keshimasаас keshimashouka.
Air condition буюу агаар жуулагчийг унтраах уу гэж асууж байна. Агаар жуулагчийг унтраах уу? Дараагийн өгүүлбэр нь Доо оо акемашиока. Доо оо акемашиока. Доо гэдэг нь door гэсэн англи үгний үгнээс гаралтай хаалга гэсэн үг. Акемашиока. Акемашиокагийн хувраагүй хэлбэр нь акеру. Нээх, онгойлгох. Акеру, акемас. Акемас. Акемасаас акемашиока. Доо оо акемашиока. Хаалга онгойлгох уу? Хаалга онгойлгох уу гэсэн үг. Копи шимашиока. Копи шимашиока. Копи гэдэг нь copy буюу канондох гэсэн үг. Хувилах. Копи сүрүү. Сүрүү гэсэн үг. Копи сүрүү гэдэг нь канондох гэсэн үйл үгээрээ орж байгаа. Хулбарлах, канондох. Копи сүрүү гэдгийн мас хувилбар нь копи шимас. Копи шимас. Копи шимасаас копи шимашиока. Копи шимашиока. Буюу энийг хувилах уу, энийг канондох уу гэсэн утгатай өгүүлбэр байна. Дараагийн өгүүлбэр нь тэцэдаимашиока. Тэцэдаимашиока. Тэцэдаимашиока энэ үйл үгийн хувраагүй хэлбэр нь тэцэдаав. Тэцэдаав. Тэцэдаав болохоор туслах гэсэн үг. Өөрөөр хэлбэл гар сунгах, туслах гэсэн үг. Тэгвэл тэцэдаав гэдгийн мас хувилбар нь тэцэдаимас. Тэцэдаимас. Тэцэдаимасаас тэцэдаимашиока. Тэцэдаимашиока. Буюу тань туслах уу? Тусламж хэрэгтэй юу? Гар сунгах уу? Туслах уу гэсэн утгатай үг болж байна. За, эдгээр өгүүлбэрүүдийг дахиад эхнээс нь авахуулаад нэг уншаад явъя. Нимоцу wo mochimashou-ka? Kasa wo kashimashou-ka? Taxi wo yobimashou-ka? Aircon wo keshimashou-ka? Doa wo akemashou-ka? Kopi shimashou-ka? Tetsudaimashou-ka? За, гэх мэтчлэн машуука гэсэн энэ дүрмийг хэрэглэдэг байх нэ. За, дараагийн хичээлээр уулзцгаая. Баярлалаа. Баяр таа.